Биткойныг одоо 2-3 аргаар ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийх боломжтой. Олборлолтыг 2 аргаар хийж болдог. Нэг нь бол хүн өөрөө одоо яг олборлолт хийдэг тэр компьютер буюу машиныг худалдаж авна. Одоо Монголд бол одоо янз бүрийн ханштай байх шиг байна. Биткойны олборлдог машины нэг одоо ширхгийн үнэ 10 саяас 12 сая төгрөгийн хооронд ч юм хэлбэлзэж ах шиг байна. Яг албан ёсных нь өөрийнх нь үнэ нь бол $2,400 үнэтэй байдаг. Тэгэхдээ яг албан ёсны үнээрээ олдсон маш бага байдаг болохоор хувь хүмүүс болон хувийн компаниудаас одоо дундын тийм компаниудаас зуучлагч компаниас худалдаж авдаг. Тэр нь одоо ерөнхийдөө интернет болон тогны холболтод толгойд байнгын ажиллаж идэг, сервер шиг ажиллаж идэг гэсэн үг. Тэгээд ажиллаад тэр ажилласан одоо шан харамжаа одоо өдөр болгон биткойноор бага хэмжээгээр хүртээд явждаг. Сарын ашиг нь бол нэг $800 хавцаа ашиг хийж байгаа. Одоо тэр машин бол. Тэгэхээр нэг тооцоололоор нэг 4-5 сарын дотор үндсэн өөрийнхөө оруулсан мөнгийг бол гаргах боломжтой байгаа. Хэмжээгээр өндөр үнээр авах тусмаа тэр одоо 4-5 сар нь хойш болно гэсэн 6 сар ч юм уу тийм. Бас нэг олборлолтын арга нь бол өөрөө машин худалдаж авахгүйгээр машин одоо тэр машинуудыг худалдаж аваад ажилуулад машинаас гарч байгаа тэр хурдыг нь одоо зарж одоо борлуулдаг тийм үйлчлэг байдаг. Олон улсын болон Монголын бас идэв. Монголд бол өнөөдөр cloud mining зэг юм байна. Тэгээд тэрний яд гэхээр яг ерөнхий үйл ажиллагаанд нийцдэг нь тэр тухайн компани л тэр одоо машиныг нь аваад ажилуулж байна. Одоо харж хянаад засвар үйлчлэгийг нэгээд тэр өдөр болгон орж ирж байгаа орлогоос баг зэрэг шимтгэл аваад явждаг. Тэрийг худалдаж авсан олборлагчдад бол өөрсдөнд нь ямар нэгэн одоо тэрний хойноос хөөцөлдөх тийм шаардлагагүй гэсэн. Өдөр болго ашиг өртөө сууждаг. Яг өөрөө машин авч ажиллахлаар нэг машины сарын цахилгааны хэрэглээ бол 140-150 мянган төгрөгийн хооронд Монголд бол гарч байгаа цахилгааны төлбөр. Тэгэхээр тэр төлбөр болон одоо эвдрэл гэмтэл ямар нэгэн одоо тэг тог тасралт, интернет тасралт тиймэрхүү юмнаас одоо бүх юмыг өөрөө хариуцдаг. Тэр гэрээг худалдаад авчих юм бол бас тэр төлөлийн одоо эрсдэл бол байхгүй арай гайгүй гэсэн. За нөгөөх нь бол гурав дахь нь бол зүгээр энгийн одоо биткойныг арилжаалж одоо худалдаж авах, худалдаж авч одоо хадгалах гэх юм уу те. Тэгээ тийм арга хүмүүс одоо авч одоо Монголд бол трейд зэг юм байна. Ар цагуугийн нэгдэл бас худалдаалдаг. Албан ёсоор бол яг тийм хоёр байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа.